За сайн уу наа Жорж гэдэг. Хэрвээ та хэрэг амир вэ цувралын имчилгээг анх удаага үзэх гэж байгаа бол энэхүү цуврал дээр би аимшиг кинонуудыг аимшигын бусгаар танилцуулж, улмаар бичлэгийн төгсгөлд тэрхүү аимшиг кино нийтдээ яг хэдэн цочоод хэсэгтэй вэ гэдгийг нь тоолдог байгаа. Тэгээ өнөөдрийнхөө дугаараар 2024 онд нээлттэйсэн найруулагч Jane Chambray-ны I Saw the TV Glow хэмээх ер нь л энэ оны хамгийн өвөрмөц нүдэнд тусгаар сонирхолтой зураг авалтын шийдлүүдтэй бөгөөд айгүй олон хүмүүсийн анхааралд өртчөөд байгаа хоррор, драма төрлийн киног та нарт танилцуулах гэж бэлдсэн байна. Ер нь бол ихтэй ойлгоход үнэхээр хэцүү кино. Яг янз бүрийн өнцгөр харж өөрсдийнхөө ойлгож болохоор заавал тэгээд тэрийгээ дагаад яг тэгж ойлгомжтойгоор нэг шугамд оруулж үйл явдлыг танилцуулахад бас айгүй асуудалтай. Гэхдээ мэдээж Жоржийн одоо үйл явдлыг ойлгомжтойгоор танилцуулах гэж хамаг л чадлаараа хичээнэ гэдгээ амлаж байна. Тэгээ өнөөдрийн маань дугаартай мандал хуримтлал аппликейшн сайхан хамтран ажиллаж байна. Киноныхоо үйл явдал руугаа орцгоё. Зүгэрш байлаа энэ зүуд байтэн бэчний тэр дур булам төрх харсан чинь мас орн галзуурхад ганц гурав номер чинь нуурч нуруу чинь төгс эй бад бич зурагч энэ төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань 1996 онд зурагт сольж явж байгаад Pink Opaque хэмээх олон ангид киноны трейлерыг олж хараад үнэхээр сонирхолтой төрж байгаа Owen хэмээх хүүгийн зураглалаар эхэлж байгаа. Тэгээ энэ дарагдж байгаа залуу болохоор Owen-ний том болцсон хувилбар тэгээд киноны турш ерөнхийдөө өөрийнхөө баг үеийн дурсамжуудыг биднэрт ярьж өгч нарратилдаг гэх юм уу да. Ямар ч тач нэг л орой тэдний сургууль дээр ерөнхийлөгчийн сонгуул авагдчих ах үеэр Owen яг тэр Pink Opaque цувралынх нь эпизод гайд буюу ерөнхий зохиолынх нь элементүүд, дөрүүдийнх нь backstory энтрийг агуулах гарын авалгыг уншсан суугаа Maddie хэмээх охиныг олж хараад наадах чинь нөгөө нэг телевизийн цувралын гарын авалга мөн үү гэд асуусан чинь Maddie Owen-ыг Pink Opaque үздэм байх гэж ойлгоод юм ярих гэсэн ч данч угаасаа Owen-ыг ээж нь эрт унтуулчдаг болохоор Owen хичнээн үзмээр байдаг ч гэсэн Pink Opaque хагасан болгоны орой 10:30-аас гардаг. Тэгээ манай хүн тэр үеэр нь унтчихэдэг болохоор үзэж чаддаггүй юм байлээ. Гэтэл Maddie өөрийнхөө номыг өгд сонирхуулаад хичнээн хүүхдийн сувгаар гардаг ч гэсэн зохиол, дөрүүд энтер амар гүн гүнзгий утгатай, ойлгоход хэцүү, жоохон айц төрүүлмээр айгүй dark цуврал байхгүй юу гэд угаасаа л энэ насан дээр адилхан сонирхолтой найзтай болчвол тэр юмныхаа тухай өдөржин шүнжин л чалчдээ штэ тий. Maddie тэгээд хагасан болгонд Amanda гэж нэг найзтайгаа хамт Pink Opaque үздэг тухайгаа хэлээд хэрвээ чи ээж аваасаа найзындаа хонноо гэж зөвшөөрөл авчих юм бол манад ирээд хамт үзэж болно шүү гэдгийг. Улмаар Owen өөр найзындаа хонно гэж худлаа ярьж хургуулангүүтээ ээжигээ явсныхан дараа Maddie-гийн очсноор эцэст нь нэг юм хүсэн хүлээсэн Pink Opaque үзэж байгаа байхгүй юу? When the weather got cold in the winter. Ер нь бол за бараг л Stranger Things-тэй төстэй гэд хэлчихэж болохоор Tara Isabel гэж хоёр гол дүртэй далдын хүчний янз бүрийн мангас энтертэй тэнгүүтээ одоо нэг юм Euphoria шиг неон өнгөний палетуудтай айгүй сонирхолтой цуврал байдсан байлээ. Тэр Pink Opaque нь Tara Isabel хоёр амьдаар бие биетэйгээ уулздаггүй ч гэсэн алсын зайнаас оюун ухаанаараа нэгэнтэйгээ холбогдоод янз бүрийн сүнс чөтгөрүүдтэй тэмцдэг. Тэгээд түрүү харагдсан заримгүй хүн болохоро тэр мангаснуудынх нь нэг. Гэтэ хамгийн том дайсан final boss нь болохоро Mr. Melancholy гэд сар шиг царайтай эвгүй нөхөр байдсан байлээ. Ямар ч байсан манай хоёр цувралаа үзэж дуусгачаад Pink Opaque гэд ерөөсөө яг энэ цувралынхаа тухай янз бүрийн юм ярьж сууж байгаа байхгүй юу. Maddie угаасаа гэр бүлийн асуудалтай өөрийнхөө амьдралд тэмч дуртай биш охин болохоор Pink Opaque-ийн ертөнц рүү яваад орчмоор зүхтагаад очичмоор санагддаг гэх юм уу да. Дээрэс нь за бас Тарагийн дүр өөрт нь маш гоё санагддаг. Тэгэхээр угаасаа л Тара шиг зан ааштай, Тара шиг эмэгтэй болноо гэж рол модалддаг л гэсэн үг. Өвөн ч гэсэндээ тэр цувралыг үзчихэд эсэргээрээ Изабелийнхэн дүр асар ихээр таалагдаад Изабел шиг болохыг дотроос нь нэхэд эхэлдэв. За тэгээд 2 жилийн дараа Өвөн арай жоохон том болсон ч гэсэн стил ээж
Жав хоёр нь орой эрт унтуулдаг хэвээрээ байсан болохоор Мади гэртээ Pink Opaque үзэхээрээ бичиж аваад хуурцаг болгоод манай хүнд ингээд дугаараар нь ангаар нь өгдөг болсон байдаг. You're like me. Маргааш нөв нь Мадигийн тухай нэг шин юм мэдэж авдаг нь Мади лесбийн юм байлээ. Тэгээд нөгөө нэг Аманда гээд найзынхаа хөхийг барих гэж байгаад алгадуулаад өнөөх Аманданд сургуулаар нэг тэр тухай яриад явцсан болж таардаг. Гэхдээ Өвөнд бол тэр лесби байна уу, сургуульдаа нэр үндгүй болцсон байна уу, ямар ч хамаа байхгүй. Зүгээр л тэр Pink Opaque хамтдаа үзээл тэрнийхээ тухай ярилцаал найзалж л байж ахын айгүй гоё байгаа гэсэн үг штэ. Улмаар манай хоёр тэр өдрөө дахин нэг удаа хамтдаа Pink Opaque үзсний дараа Мади Өвний хүзүүн дээр яг өнөөх Тара Изабель хоёрын хүзүүн дээр байдаг тэмдгийг палмастраар зурангуудаа хамтдаа тэр отоосоо бүр нэг мөсөн зүхтаагаад өөр хаан чамаагүй очоод амьдрья гэж тэгж байгаа байхгүй юм. Гэтэ угаасаа худлаа штэ тий хурааж мураасан ч мөнгө байхгүй тий. Тэгээ ийм үед ч гэлтгүй ер нь л ямар ч үед хуримтлалтай байна гэдэг бол амар чухал. За хуримтлал гэснээс өнөөдөр би та нарт мандал хуримтлал гээд маш амархан автомат хуримтлалын апыг танилцуулах гэж байна. За би та нарт зүгээр шууд одоо аппликейшнийг харуулчихъя. Одоо яг энэ харагдаж байна мандал хуримтлал гээд хуримтлал нэгээд үзсэн байгаа. За сургалтын төлбөр гээ зүгээр тестээр. Тэнгүүтээ угаасаа давхар хит хитэн хуримтлалууд давхар үүсгэж болно. За одоо би шинэ хуримтлал үүсгэх гээд дарлаа. Тэгээ за 10,000 төгрөгөөр тогтмол хуримтлуулахдаа за 10,000 төгрөг хуримтлуулна. Өдөр болгон 10,000 төгрөг хуримтлуулад 25 жил одоо хуримтлуулъя гэж бодъё л та. Тэгэх юм бол 828 сая төгрөг цугларнаа гэж шууд ингээд бодоод гаргаад ирчдэг гэх юм уу. Тэгээ яг зүгээр ингээд хуримтлуулах юм бол 91 сая 260 мянган төгрөг цуглархаар байгаа ч гэсэндээ compound interest буюу хүүгээс хүү тооцох зарчмаар одоо мөнгө чинь яг богино хугацаанд бол яг сайн мэддэггүй. Гэхдээ урт хугацаанд хувь нь бодогдоод ч гэх юм уу да тэгээд ингэж өсдөг юм бэлээ. Тэгэхээр за яг санийх шиг 10,000 төгрөгөөр эхлүүлээ 25 жилийн турш өдөр болгон 10,000 төгрөг цуглуулад ах юм бол яг энгийн цуглах мөнгө нь болохоор 91 сая. За эсвэл тэгэнгүүтээ хуримтлалын хүч буюу compound interest одоо хүүгээс хүү тооцох зарчмаар 736 сая төгрөг цуглараад 838 сая болох юм бэлээ. Банкныхаа карттай шууд холбочин тэгэнгүүт чи заавал өөрөө байнгын тэр данс руугаа ингээд тогтмол шилжүүлэх биш. Тэр картаа холбосноор чи заавал шилжүүлэх шаардлагагүйгээр яг энэ аппликейшн маань яг чиний одоо тэр зөвшөөрсөн хугацаанд зөвшөөрсөн дүнгээр чинь мөнгөний чинь тогтмол татаад энэ хуримтлал руу чинь нэмээд явчих юм бэл. Тэгвэл одоо миний энд харагдаж байгаа сургалтын төлбөргээд тестээр яатсан юм болохоор сард 2 удаа за тэгээд 10 жилийн хугацаанд сард 2 удаа татахтаа эхнийх нь өдөр нь 20-нд татна, дараагийнх нь татах таталтын хугацаанд болохоор 30-нд татна гэдгээр ингээд өөрөө тохируулчих болно. За мэдээж дансаа холбогдсон байгаа. Банкныхаа картыг холбогдсон байгаа. Одоо яг энд харагдаж байгаа Facebook page, эсвэл энд харагдаж байгаа Instagram, за эсвэл description дээр байгаа линкээр ороод ч юм уу янз бүрийн юмнуудыг би үлдээчин description дээр эднэрээр ороод энэ апын талаар илүү нарийн мэдээллүүдээ аваад энэ апыг сайхан хэрэглээрэй. Тэгээ хуримтлалтай болоорой. Үрдэх биш, хуримтлуулдаг аппликейшн мэндэллээ. Аппликейшнантад хуримтлалын хүчийг мандал хуримтлаас мэдэр. Яг уу тэгээ хичнээн тэр хоёрын нөхөрлөл Өвөнд үн синтеж гэсэн арайч бас солиотой юм шиг гэрээ аяад зүхтаачих зориг зүрх манай хүнд угаасаа байхгүй штэ зөвшөөрдгүй юм. Тэгээд яг тэгж сүулд уулзснаасаа хойш хэдхэн хоногийн дараа Мади бүр ор сураггүй алга болсноос гадна цагдаа нарын олсон цорын ганц юм нь гэвэл шатаад өгөж байгаа Мадигийн зурагтал байсан байдаг. Гэхдээ бүр хамгийн сони юм нь гэвэл яг Мадиг ингэж алга болсноос хойш тунгуудалгүй Pink Opaque цуцлагдаад дахиад шинэ ангууд хийгдэхэ болцсон юм байлээ. Энэ маягаараа Овн амьдралаа үргэлжлүүлж 8 жил өнгөрсний дараа байдгал нэгэн орой ажилласаа гэрлүүгөө явах замдаа замын хажуудах мод зам дээр унаад цахилгааны гүйдэл энтертэй орооцолдсон байгаатай таарахаас гадна яг тэр модных нь хажууд Pink Opaque-ийн гарын авлагын урагдсан хуудаснууд байж идэв. Тэгснээ дахиад
яал бүр сони юм гэвэл яг энэ явдлаас нь тун удалгүй хэдхэн өдрийн дараа гинэтэл ажилдаг супермаркет дотор нь Мади гараад ирсэн зогсчээдэг. Өвн шууд л тэрвэрж аваад хаана байсан юм бэ чи гэхэд тухтай газар сууж агаад тайлбарлая гэд хамтдаа нэг газар руу явдгийн. Чи олон жилийн өмнө хамтдаа үздэг байсан Pink OPEC гэд цувралыг санаж гинөө. Чи Pink OPEC-ийг зүгээр л телевизийн цуврал гэж санаж гинөө. Энэ галзуу сонсогч иж магадгүй л дээ. Гэхдээ Pink OPEC зүгээр нэг телевизийн цуврал биш, амьдралтай чинь нэвт холбоотой юм шиг, эсвэл тэр цуврал жинхэнэ чиний амьдрал, харин одоо байгаа амьдрал чинь телевизийн зохиомжтой шоу шиг санагддаггүй юу? Би маш хол замыг туулж чам дээр ирлээ. Би 8 жилийн турш Pink OPEC-ийн ертөнц дотор байж агаад ирсэн. Би Тара, чи Изабель, чиний одоо байгаа би чинь чи биш. Чи Оуэн биш. Чи бол Изабель. Гэт үнэхээр л ойлгомжгүй юм яриад байдаг байхгүй юу? Тэгснээ салхаас өмнө чи хэрвээ санахгүй байгаа бол 5 дугаар сизний сүүлчийн ангийг үзээрэй гэд өвөнч гэртээ харингуудаа хурцгнууд дундаасаа тэр 5 дугаар сизний сүүлчийн ангаа гаргаж ирээд үздгийн. Тара Изабель хоёр оюун санаагаараа холбогдож биш, боддоор нэгэнтэйгээ уулзах шаардлагатай болсон ч яг уулзах чахт нь мистер Меланколигийн туслахууд тэр хоёрыг барьцснаар хоёулангийнх нь зүрхийг гаргаж ирээд хөлдөөгчөнд хийчдэг. Тэгснэ мистер Меланколи өөрийн биеэр гарч ирэнгүүтээ нэг тийм саатай бөмбөлгөн тоглоом гаргаж ирээд харуулсан чинь тэр бөмбөлөг дотор нь Оуны бага нас дүрээрээ харагдаж байхаас гадна удахгүй чи хуурмаг ертөнцид очиж гацаад өөрийнхөө жинхэнээр өөрийнхөө супер хүчүүдийг ч бүгдийг нь мартаад Оуэн гэж байдаг л нэг залуу гэдэгтээ бүр мөссөн итгэх болно гэж хэлдэг юм. You're dying. Яг тэр шөнөө дахин нэг удаа Мэдитэй очиж уулзахад ер нь бол Мэдигийн хэлж байгаагаар болохоро Мэди бол Тара, Оуэн бол Изабель юм байлээ. Тэгээд мистер Меланколи тэр хоёрыг барьж аваад зүрхийг нь гаргаж авангуудаа 70 ухамсрын зэрэгэлдэх ертөнц рүү буюу одоо байгаа биенүүд болох байдгал нэг энгийн хоёр хүүхдийн биед одоо Оуэн болон Мэди гэж хоёр хүүхдийн бие даваачиж хийгээд ой санамжийг арчаад хайцсан. Мэди гэрээсээ зугцсныхаа дараахан бүх ой санамжаа эргүүлж аваад газарт өөрийгөө булах замаар Тарагийнхаа бие болон ертөнц рүү буцаж чадсан. Тэгээд одоо харин чийл ой санамжаа буцаагаад авах хэрэгтэй байна гэд Оуэнд хэлж байгаа. Гэхдээ Оуэн бол үнэхээр л тэрэнд нь итгэдэггүй байхгүй юу? Чи зүгээр солиорцсон байна гэд хаяа явцдаг. Дахиж Мэдигаас хэл чимээ байхгүй нилээ тонсны дараа Оуэн оройн цагаар ажил дээрээ янз бүрийн юм бодож байгаа шүү дээ, тэ. Яг үнэндээ Мэди үннийг хэлжсэн байж таарад би зүгээр л нэг хинж биш өөртөө итгэлгүй ажилдаа дургу залуу биш янз бүрийн хүч чадалтай Изабель гэд онцгой нэгэн байсан бол яах вэ энэ төр гэж зөндөө юм бодож байгаа. Гэхдээ дахиж Мэди юусоо гарч ирэлгүйгээр амьдрал нь бол байдгаараа сайхан амар амгалан үргэлжлэх нь тодорхой. Нэг л өрөө нойр нүрэхгүй байсан болохоор Pink OPEC-ийг дахин нэг удаа 1-р сизнээс нь эхлүүлээд үзэхэд яг үнэндээ тэр цуврал нь багийнхан дурсамжинд байсан шиг тийм чанартай, сонирхолтой цуврал юусоо биш. Эсвэргээрээ бүр маш муухай хямдхан зургуулалтай хэд хүүхдийн гэмээр айгүй кринжил цуврал байсан байж таардаг. Яг энэ маягаараа сонирхолтой юм юу ч байхгүй 20 жил өнгөрсний дараа Оуэн хүүхдийн автомат тоглоомын газар ажилладаг болсон байдаг.
Sorry. I'm sorry about before. Sorry about that before. Sorry. За тэгээ кино маань энэ төрөйд өндөрлөж байгаа нь тэгээд энэ хүү кино маань кредит хэсгийн оруулгуугаар тоолох юм бол 1 цаг 31 минут буюу 91 минутын урттай кино байсан. Тэгээд миний тоос ер нь бол бас яг энэ кино аим шиг гэж хэлэхэд бол одоо энгийн аим шиг кино бол ялтчгүй биш те. Тэгээ илүү бас жоохон драма талтай. Гэхдээ стил яг хоррор драма гэж явдаг. Тэгээд за миний тоосноор бол бас ягч зочиодог гэсэн гэж хэлэхэд хэцүү зав. Гэхдээ бас яг зочиодог. Гэхдээ одоо юу гэх энгийн аим шиг киноны одоо typical jump scare-уудаас арай өөр 5 jump scare би тоосон. Тэгэхээр хэрвээ та энэ Ice Oda TV Glow киног үзэх гэж байгаа бол дунджаар 18.2 минутанд нэг удаа зочих нэ. За тийм ээ. Тэгээд ерөнхийдөө энэ кино бас л яг миний угаасаа 24 онд үзсэн хамгийн бас юм онцгой сонирхолтой кинонуудын нэг байсан. Тэгээд хүмүүс бол бүр янз бүрээр таамаглал гаргаж байгаа. Тэгээд би ч гэсэндээ бас яг өөрөө таамаглал маамаглалыг бичлэгийн төгсгөлд уг нь хуваалцмаар байгаа юм заяа. Гэхдээ зүгээр яг би угаасаа бичлэгийн эхлэлд бас ингээд судалгаа модалгаатай явдсан шүү дээ. Бичлэгнүүдэд тэгэнгүүт яг үүндээ тэрийг ингээд одоо үздэг хүмүүс нь амар цөөхөн гэх юм уу. Би бол зөндөө олон хүнийг яг тэрийг ингээд үзэхгүй ингээд киногоо ярихгүй. Одоо юу гэмдээ те би зүгээр яг кино ярьдаг, киноны үйл явдал товчлдог сууг байхыг уг нь бол хүсдэггүй байхгүй. Тэрнийхээ тухай илүү судалгаатай за бас тэгээд өөрийн сэтгэлдээ оруулдаг. Тэгээ бас угаасаа би кинонд угаасаа өөрөө хайртай хүн учраас тэр киноны тухай илүү судалгаатай миний бас өмнө өөр кинон дээр харж исэн гоё гэж боддог жүжигчин байвал тэднийгээ танилцуулах журмаар тэгж явъя гэж боддог. Гэхдээ яг үүндээ тэглээгээд тэрийг нэх одоо юу гэх юм үзэх ойлгож одоо appreciate хийж үзэх хүмүүс нь цөөхөн тэгэнгүүт яг үнэндээ зүгээр л хэрэггүй юмд цагаа зарцуулаад амар их цаг орж байгаа шүү дээ. Ер нь бол миний бичлэгэнд амар их цаг ордог. Гэхдээ нэг тэгж цаг оруулах шаардлагагүй, цаг оруулаагүй байсан ч хүмүүс стил тэгж үзэхээр гэх юм уу. Ихэнх нь яг нэг юм амар кино сонирхдаг гэхээс илүүтэй зүгээр л киноны товчлол үзэх гэж байдаг л байгаад байгаа байхгүй юу? Эсвэл зүгээр амар кино сонирхдаггүй зүгээр ингээ завгүй ажилтай байжгаад зүгээр нэг кино товчлуулах гэж тийм үздэг. Тэрнээс биш судалгаа найруулагч нь хэн чамаагүй тийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт зүгээр нэг юм айгу хэрэггүй юмд амар их цагаа зарцуулаад ч байгаа юм шиг санагдаад сүүлийн эдийн бичлэгэн дээр бол би судалгаа бараг оруулаагүй. Тэгээ тийм байна. Одоо яа гэх үү тэгээд зүгээр нэг хэсэг яг нэг иймэрхүүгээр яваад үзье. Тэгээ яг үнэндээ би бичлэгнийхээ engagement эдрийг харж байгаа штэ. Судалгаа оруулсан бичлэгнүүдээс илүүтэй судалгаагүй зүгээр л тэнийг юм шиг хэний ч хийж чадгаар юм штэ. Яг үнэндээ за зүгээр ихэллээ интро дээр ийм кино ярьж ин гэдэг нэг найруулагчийн нэрийг нэг хальт ганц дурдна. Тэглээ тэгэнгүүтээ зүгээр л киноны үйл явдал ярина гэдэг юм чи өөр амар амархан юм байхгүй. Зүгээр яг хэцүү юм нь судалгаа нь тэгээд тэрийг хийлээгээд ямар ч ялгаа байхгүй эсэргээрээ бүр бичлэгийн engagement-д нөлөөлөд байгаа. Зүгээр энгийн судалгаагүй явсан бага effort зарцуулсан бичлэгийг үзэж байгаа хүмүүсийн engagement нь тэр судалгаатай бичлэгнээсээ илүү өндөр байгаад байгаа байхгүй юу? Одоо дундаж хүний үзэж байгаа одоо duration урт муртан тий. Тэгээд тийм болохоор нэг жоохон юу юм дээ. Одоо тэгээд нэгтэй зүгээр ер нь бол ойлгож байгаа шүү дээ. Тэгээд хэсэгтээ би одоо зарим бусад кино ярьдаг суугууд шиг чин жоохон судалгаагүй зүгээр л тэгэл нэг амархан өөртөө нэг зовлонгүйгээр бичлэг хийгээд явъя заа юу нэг хэсэгтээ тий. Тэгээд та нарын ихэнх чинь тэгээ угаасаа судалгааныг сонирхож үздэггүй юм байлээ штэ. Тэгээ мэдгүй за яах би ер нь та нартай ингэж урт удаан юм ярьдгүй штэ. Нэг ганц удаа жоохон нэгтэй зовлонгоо тоочоод ярьчих зав тийм байна. Тэгээд дахиж бол юм ярихгүй. За тийм байна да. Тэгээд бусдаар өөр сонь сайхан юмгүй дээ. Миний сэтгэл санаа бас гайгүй байгаа. Тэ. Та нарын сэтгэл санаа бас гайгүй байгаасай. Тэ. За тэгээд дараач хавчлаар хэдүүлээ тун удахгүй уулзъя. Хайртай шүү. За. Сайн амраа. Баярлалаа.